Хүмүүс бид бол өөрсдийн эргэн тойрны бүх төвөгтэй юмсыг ангилах замаар л ойлгодог. Тэгвэл та бидний эргэн тойронд байгаа, биднийг хүрээлж байгаа бүх амьд биесийг ангилахаас илүү тодорхой зүйл байхгүй гэдэгтээ санал нийлнэ байхаа. Иймээс энэ бичлэгт миний ярих гэсэн гол зүйл бол бидний хүрээлэн байгаа амьдралыг хэрхэн ангилдаг вэ? Үүнийг ангилал зүйн шинжлэх ухаан буюу таксоном гэдэг. Гэхдээ бид хүрээлэн буй амьд зүйлсийг хараад бодогддог хамгийн энгийн зүйл бол амьд биетийн зарим нь хоорондоо төсөөтэй байдаг гэдэгт оршино. Жишээлбэл та энд байгаа зүйл нь түүний ард байгаа зүлэг эсвэл модноос илүүтэйгээр үүнтэй адилхан байгааг олж харна. Ингээд бид магадгүй энд байгаа энэ зүйлийг түүнтэй төстэй харагдах бусад зүйлстэй нэг бүлэгт оруулах хэрэгтэй гэж боддог. Тэгвэл бидний хүрээлэн байгаа бүх амьд зүйлсийг ангилах хамгийн суур үндэс бол тэднийг нэг сагсанд хийж зүйл гэж нэрлэх явдал юм. Жишээ нь энэ бол нэг төрлийн амьтан. Гэвч бид түүнтэй адил харагдах бусад амьтдыг хараад эдгээр нь бүгд арслангийн зүйл гэдгийг мэддэг. Мөн энэ ч гэсэн нэг бодгол амьтан. Харин энд өөр бас нэг амьтан байх боловч энэ нь судалтай, илүү тарган, эсвэл өндөр, эсвэл илүү туранхай, илүү бараан, эсвэл илүү цайвар байж болох ч бид тэдгээрийг хангалттай төстэй гэж үзээд бүгдийг нь бар гэж нэрлэдэг. Бид энд буй бүх амьтдыг тэдний бага зэрэг том, эсвэл туранхай, эсвэл тарган, эсвэл илүү цайвар, бараан байхаас үл хамааран бүгдийг нь энд байгаа зүйлтэй төстэй гэж үзээд илжиг гэж нэрлэдэг. Мөн бид эдгээр зүйлсийг энд байгаа амьтантай төстэй гэж үзээд морь гэж нэрлэдэг. Ингэснээр энэ нь бидэнд эдгээр амьтдын талаар бодоход илүү амар болгож байгаа юм. Энд байгаа шиг иймэрхүү шинж тэмдэгтэй амьтдыг бүгдийг нь арслан, харин энд байгаа шиг шинж тэмдэгтэйг бар гэнэ. Гэхдээ зөвхөн өөр хоорондоо адил харагдах, эсвэл адил үйлдэлтэй байх нь зүйлийг тодорхойлох хангалттай үзүүлэлт биш юм. Учир нь хэрхэн харагдаж байгаа, эсвэл ямар үйлдэл хийж байгаагаараа ялгаатай ч гэсэн хоорондоо нэлээн ойр холбоотой амьтаж байж болдог. Ойр холбоотой гэдэг нь ямар утгатайг бид удахгүй үзэх болно. Мөн бид өөр хоорондоо маш төсөөтэй, ижилхэн бүтэцтэй, эсвэл ижил зан төрхтэй боловч маш хол хамааралтай зүйлсийг ч харж болно. Тухайлбал сарсан багваахайнууд ба шувууд нь бодит байдалд маш хол хамаатай. Иймээс бидэнд зүйлийг тодорхойлох илүү нарийн тодорхойлт хэрэгтэй. Зөвхөн өөр хоорондоо адилхан харагдах, эсвэл төстэй үйлдэлтэй байна гэдгээс илүү нарийн тодорхойлолт шаардлагатай байх нь. Тэгвэл зүйлийн хамгийн нийтлэг тодорхойлолт бол хоорондоо үржилд орох боломжтой байх явдал болно. Хоорондоо үржилд орох боломж гэдэг нь үржилд орж байгаа амьтад үр төлөв гаргаж, гарсан үр төлөв нь мөн цааш үржих чадвартай байхыг хэлнэ. Энгийнээр энэ үр төлөв нь ирээдүйд үр зулцэг гаргаж, гаргасан үр зулцэг нь мөн бусад амьтантай үржилд орж, ахин үр төлөв гаргах чадвартай байна гэсэн үг. Үүний жишээ болгоод эр арслан авч үзье. Нэг эр арслан, нэг эрслэн байна. Энэ нь ихэнх тохиолдолд үр төлөв гаргах чадвартай байна. Мөн гаргасан үр төлөв нь бас өөрийн хүүсээс шалтгаалan өөр арслангууд эсвэл эрслэнтэй үржилд орж амьд үр төлөвтэй болох боломжтой. Тэгвэл энэ нь арслангуудын хувьд ямар ч асуудалгүй байх нэ. Барын хувьд ч мөн адил байх болно. Одоо харин хэрвээ эр арслан ба эм барыг авч үзвэл тэд мөн үржилд орох боломжтой. Тэд үржилд орж үр төлөв үлдээх боломжтой. Тэдний үр төлийг легэр буюу лагер, арслан барын эрлиз гэдэг. Үүнийг Наполеон динамит туршид нээсэн ба энэ нь маш алдартай юм. Тэрээр үр дүнгээ хараад маш гайхширсан байна. Эр арслан эм бартаа үржилд оруулбал легэр үүсэх ба үүнийг гибрид буюу эрлиз гэнэ. Энэ нь арслан барын хоорондох эрлизжилт болно. Тэд бол гайхалтай амьтад. Арслан барын эрлиз үр төлөв нь арслан барын аль альнаас нь илүү бие томтой байдаг. Тэд бол бидний мэдэж байгаа хамгийн том муур юм. Гэхдээ легрийг тусдаа зүйл гэж тооцож болохгүй.
Эсвэл арслан ба бар нь нэг зүйл гэж үзэж болохгүй. Учир нь тэд хэдийгээр хоорондоо үржилд орох боломжтой ч тэдний үр төлөв ихэнхдээ цаашид үржих чадваргүй байдаг буюу үр төлөв үлдээх боломжгүй. Арслан эсвэл барыг аль альнийг нь үржилд оруулсан лэгрийн талаарх ганц түүх байсаар ирсэн ба энэ нь нэг л удаагийн тохиолдол юм. Ерөнхийдөө лэгрийг өөр хооронд нь үржилд оруулах боломжгүй. Энэ хослол нь үржилд орох эсвэл үр төлөрхөх чадвар бүхий үр төл гаргахгүй юм. Иймээс бид арслан болон барыг нэг зүйл биш өөр зүйл гэж тооцох ёстой. Харин лэгрийн хувьд бид түүнийг нэг зүйл гэж нэрлэж огт болохгүй. Бид түүнийг хоёр зүйлийн хоорондох эрлиз гэж үзнэ. Ингээд үүнтэй ижил зүйл болгон үнэн. Бид арслан барын тухай дээр ярьлаа. Тэгвэл магадгүй та хэрв эсэргээрээ байвал юу болох байсан бэ гэж бодож байгаа бах. Хэрвээ бидэнд арслан бар байсан бол юу болох байсан бол? Тэгвэл энэ тохиолдолд та арай өөрөөр буюу тэглон эсвэл тайглон гэд нэрлэгдэх өөр амьтан гаргаж авах байсан. Үүнийг яг хэрхэн дуудагдахыг мэдэхгүй юм. Энэ бол өөр нэг эрлиз. Лэгрээс арай өөр шин чанартай тийм эрлиз байх болно. Би таныг тэглооны тухай илүү судлахыг дэмжиж байна. Үүнтэй төстэйгээр та надад элжиг өгсөн гэж бодъё. Гэхдээ элжиг бол илэрхий бие даасан зүйл юм. Та надад нэг элжиг, нэг элжиг өгөхөд тэд хоорондоо үржиж өөр нэг элжигийг гаргах чадвартай. Ингээд тэр гаргасан элжиг нь дахиад өөр элжигтэй үржилд орж өшөө олон элжиг удам дамжин төрөх болно. Тэгэхээр элжиг зөвхөн бие биетэйгээ үржилд орохоос гадна тэдний үр төлөв болсон элжигний унаг нь цааш үргэлжлүүлэн өөр элжигтэй үржилд орох чадвартай байх нэ. Үүнтэй ижлэр адуу мөн адил үржилд орж цаашид үржих чадвар бүхий үр төлөв гаргадгийг бид амьдралаас мэднэ. Тэгвэл хэрвээ элжиг гүү хоёрыг хооронд нь үржилд оруулвал луусыг гаргаж авах болно. Гэвч миний мэдэж байгаачлан луус нь лэгэртэй адилаар цаашид үржих боломжгүй. Өөрөөр хэлбэл үр төлгүй. Лууснууд дараагийн үр төлийг гаргах чадваргүй. Тэд өөр хоорондоо солилцсон үржилд оржчих чадахгүй. Учир нь элжиг болон адуу нь нэг зүйл биш учраас элжиг гүү хоёр эвцэлдэж луусыг гаргах боловч тэдний энэ үр төлөв нь үр төлөрхөг чадваргүй байна. Бид мөн луусыг лэгэр эсвэл тэглооны адилаар гибрид буюу эрлиз амьд бий гинэ. Иймээс эдгээр бүх гибридийг бид эрлизжүүлэг гэд нэрлэдэг. Ерөнхийдөө гибрид гэдэг үг нь хоёр өөр төрлийн боловч ямар нэг талаар төстэй зүйлс байх үед ажиглагддаг. Тэглооны жишээний адилаар танд хэрвээ элжиг адуу байсан бол юу болох байсан бол гэж бодогдож байж болох юм. Энэ тохиолдолд та хааны гэд нэрлэгдэх үр төлөв гаргаж авах ба энэ нь луус шиг түгээмэл биш зүйл. Хүмүүс луусыг тэжээх дуртай. Учир нь тэд бол маш сайн ажиллах чадвартай амьтад. Учир нь тэдэнд элжиг болон адууны аль сайн шинжүүд хадгалагдсан байдаг. Хааны бол түгээмэл биш. Гэхдээ байх боломжтой. Мөн тэд лууснаас ондоо шинжүүдтэй. Ингээд би энэ санааг цохон тэмдэглэмээр байна. Учир нь бид аливаа зүйлийг хэрхэн ангилах вэ гэж бодох үедээ магадгүй энэ зүйлс төсөөтэй харагдаж, төсөөтэй үйлдэл хийдэг учраас тэднийг нэг зүйл гэж тооцъё. Харин өөр харагдаж, ялгаатай үйлдэл хийдэг зүйлсийг зүйл гэж нэрлэж болохгүй нэ гэж бодож магад. Гэвч би маш нийтлэг тохиолдлыг харуулахыг хүсэж байна. Бидний эргэн тойронд үргэлж байдаг зүйл гэдгийг тодорхойлохдоо солилцсон хоорондоо үржилд орж цаашид үржих чадвар бүхий үр төлөв үлдээдэг амьтдыг зүйл гинэ гэвэл эдгээр нь зүгээр л адилхан харагддаг. Эсвэл адилхан үйлдэлтэй амьтдыг зүйл гинэ гэснээс хамаагүй шинжлэх ухааны үндэстэй чухал тодорхойлт болно. Үүний гайхалтай жишээ бол нохой. Миний хэлсэнчлэн нохой бол маш нийтлэг зүйл. Ингээд би зүгээр л нохойны зарим төрлийн өөр хэлбэрийг сонгоё л доо. Тэд хоорондоо маш их ялгаатай харагдаж байна.
эдгээр нохтын гадаа төрх илэрхий өөр байна. Энэ бяцхан Жихохва аав болон энд байгаа нохойнууд нь хэмжээний хувьд харагдах байдлаараа бүр үйлдэлээрээ хүртэл илэрхий ялгаатай байна. Магадгүй энэ илжиг энэ адуутай төстэй байснаас илүү эсвэл энэ арслан бартай адилхан үйлдэлтэй байдгаас ч илүү ялгаатай байна. Тэд илэрхий өөрөөр харагдаж байгаагаас гадна хэмжээгээрээ ч бас тис ондоо байна. Гэвч эдгээр хоёр амьтан хоорондоо үржилд орох боломжтой. Хэдийгээр энэ хоёрын хувьд үржилд ороход механикийн үүднээс бага зэрэг хэцүү боловч энэ механик саадаа даван туулж чадвал тэд үржилд орж цаашдаа үржих чадвар бүхий үр төль гаргах болно. Иймээс нохойны бүх ялгаатай үйлдэлүүд хэдийгээр хоорондоо эрс ялгаатай үйлдэл төрх нь өөрч гэсэн хоорондоо үржилд орж цаашдаа үржих чадвар бүхий үр төлөө үлдээдэг. Гэхдээ хүмүүс үүнийг ихэвчлэн өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн эвсэлдүүлэг хийдэг. Тэгэхээр эдгээр нохойны олон үйлдэлүүд гэсэн тэд цаашаа үржих чадвартай үр удам үлдээдэг учраас бүх нохойны үйлдэлүүд бүгд нэг зүйлийн гишүүд гэж үзэж болно. Тэгэхээр зүйл гэдгийн хамгийн гол утга учир хоорондоо үржилд орж үржих чадвартай үр төль өгдөг явдал байх нэ гэж та дүгнэлт хийсэн байхаа.